Өнөөдөр Худалдаа хөгжлийн банк Улаанбаатар хотын зүүн бүсийн харилцагчтай улам ойртож Кайдо Молд улаан ухаанд тооцооны төвөө Мишель Бизнес Таворт Мишель салбараа тус шинээр нээлээ. Түүнчлэн 5 дахь орчинд банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх эдгээр салбар нь харилцагчдаа зориулж нээлтийн урамшуулт хөтөлбөрүүдийг зарлаад байна. Худалдаа хөгжлийн банк нь урт хугацааны стратегийн зорилтынхоо хүрээнд сүүлийн жилүүдэд харилцагч нартай илүү ойртож ажиллаж байна. Энэхүү үе шаттай ажлын нэг хэсэг болох улаан ухаанд тооцооны төв Кайдо Молын нэг давхарт шинээр нэгдсэн бол Мишель салбар маань Lidl Венец Молын нэг давхарт шинээр нэгдэж банкны үйлчилгээ харилцагчдаа улам ойроос хүргэх боломж бүрдэж байна. За бид иргэдийн болон жижиг дунд бизнесийн зах зээлд бол зах зээлээ тэлэх ажиллагааг бол маш эрчимтэй хийж байна. За яг энэ хоёр шин нээсэн болон өргөт шин байранд нүүж орсон хоёр салбартаа тохиолдуулаад бол олон нээлтийн урамшууллуудыг бол зарласан байна. Тухайлбал Apple Pay болон Brito Card хоримтлалтай Монгол хөтөлбөрүүд бол үргэлжлэн явж байгаа. За ийм урамшууллууд бол зарлагдсан байна. Худалдаа хөгжлийн банк нь харилцагч нартаа зориулж хэрэглээний зээлийн хүү болон шимтгэлийг бууруулснаас гадна Худалдаа хөгжлийн банкны Brito Card-ыг 50% үнэтэй хөнгөлөлтөд захиалаад худалдан авалт бүрээс буцаан олголт авах боломжийг олгож байгаа юм байна. Шинээр нэгдсэн эдгээр салбар нь ямар ч үед таны санхүүгийн хамгийн найдвартай түнш байх болно гэдгийг Худалдаа хөгжлийн банкны хамт олонны зүгээс онцоллоо.